Дараагийн мэдээллийг хүргэе. Эргэн отгон чимэг гэр бүлийнхээ гишүүдийг өвчтэй хүнд нөхцөл байхад нь өөрөө асарч гар дээрээсээ алдаж байсан учраас гэр бүлд хэвтрийн хүнд өвчтэй нэгэн байхад ямар асуудал тулахар тгийг хамгийн сайн ойлгох болжээ. За иймээс ч бусдын хүнд цаг үед хамгийн хэрэгтэй тусламжийг үзүүлэхийн тулд Lilo Care асаргааны төвийг үүсгэн байгуулсан байна. Тус үйлчилгээг авснараа хэвтрийн хүний биеийн байдал сайжраад зогсохгүй, гэр бүлийнхний сэтгэл санаа мөн эерэг болох зэрэг олон давуу тал бий болсон байна. Отгон чимэг багаасаа асрамжийн төвнийхээр мөрөөддөг байжээ. Хэдийгээр тэрээр сэтгүүлч мэрэгжил эзэмшиж ажиллаж ирсэн ч багийнхаа мөрөөдлийг биелүүлэх шаардлага түүний амьдралд олон тулгарчээ. Отгон чимгийн ээж хөхний хор тавдраар онцлогдож 2019 онд ээжигээ гар бие асарч байгаад алдсан байна. Түүнээс хойш төрсөн эгчигээ, аавыгаа, төрсөн ахыгаа ажил дараалан алдсан гэлээ. Тэднийг асрах шаардлага гарахад ажил хийж мөнгө олох шаардлага давхар үүсэж байсан зэрэг нь түүнд хэвтрийн хүнийг гэрээр асрах үйлчилгээ үзүүлэх Lilo Care төвөөнийх зориг сэтгэлийг өгчээ. Ямар ч байсан ихний ээлжинд гэрээр нь очиж ингэж асаргаа сувилгаа хийдэг газар нэ яг гадуур ийм хүмүүс дандаа хуваараа хийдэг хүмүүс байдаг. Нэг бол одоо яг ганц нэг байгууллага байх нь байгаа. Тэгээд хуваараа хийдэг хүмүүс маань яадаг вэ гэхээр зарим тохиолдолд очиод байж аваад нөгөө шантрахаар хаяа явчихдаг. Нөгөө айлаа бодохгүйгээр тэгэхээр зэрэг хариуцлагатай, чанартай яг тэр хүнд чин сэтгэлээсээ туслах тэр хүмүүсийг багтаа нэгтгээд тэгээд ийм газрыг нээж ажилуулъя гэж сая яг 25 оноос зориглол ер нь за дараа нь харамсаж яхаар ямар ч байсан зүтгээд үзье гэж нээсэн эхлүүлсэн. Lilo Care үйлчилгээний төв нэгдээд 2 сар болох хугацаанд 6 айлд үйлчилгээ үзүүлж ажилласан байна. За үүнээс 3 үйлчлүүлэгч нь 100% хэвтрийнх байна. Тус үйлчилгээг гол төлөв хүүхдүүд нь гадаадд байдаг амбулт цөөтэй, ажилтай, эмнэлэгт авахгүй зэрэг шалтгаантай иргэд авдаг байна. Тухайлбал энэ айлд 92 настай ээж нь насны дороотлоор хэвтэрт ороод 1 сар болжээ. Хүүхэд нь өөрөө гардаж асарахад мэдэхгүй зүйлстэй тулгарч сэтгэл санаагаар унах үед сөнгөө гарчээ. За харин асарах үйлчилгээ авснаар 10 хоногийн хугацаанд мэдэгдэхгүй зовлон эерэг өөрчлөлт гарсан гэлээ. Тэр биеийн одоо тайван нөгөө амраах гэдэг юм тий. Бүх юм ингээд сувлагчаараа заалгуулад сувлагчтайгаа хамтраад хийгээд тэгээ сувлагч маань тариа бүх тэр ингээд сэтгэл нэг тийм аюу гой тайвширсан одоо би ээжигээ чадахгүй байсан бол би одоо чадчихээн те гэсэн юу орж ирсэн надад тэгэл. Сувилагч Туяагийн хувьд өмнө нь улсын эмнэлэгт 17 жил ажиллаж, бариа засал, нөхөн сэргээлт эмчээр туршлага хуримтлуулжээ. Түүний хувьд үйлчлүүлэгчтэй хоолыг нь бэлдэж идүүлэх, завсанд оруулах, амийг нь цэвэрлэх, байрлалыг нь 2 цаг тутамд сольж, даралтыг нь тогтмол үзэх зэрэг үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллаж байлаа. Анх энэ гэр бүлд ирэхэд болохоор санаа байдал маш хэцүү байсан. Өөртөө нөгөө баг сар хасраад ингээд нэг олголт цорлтыг үүсгэсэн болохоор дээрээс нь тэрнээс аюу санаа зовоод бас нөгөө хүний өргөд авахгүй тийм ээ нөгөө эргүүлэх техник бас буруу интерес шалтгаалаад өөрсдөө бод энэ аяг жоохон төвөгшөөдөг л байсан. Тэг хоол бас идэж өгөхгүй. Тэгээд бас дээрс нь нэг асаргааны хүний хэвтрийн хүмүүсийн хоол ундыг бас төрүүлж чадахгүй байгаадсэн л да. Одоо ер нь л яг энэ үйлчлэгийг авч ирсэнээс хойш нэг 10 хон жахт энэ одоо гэр бүлийн байдал сэтгэл санаа өөрсдийнх нь хандлах энэ төр бүр аяг гоё болсон. Сэтгэл ханамжтай байгаа. Та өөрсдөө асууад үзээ. Гэрээр асаргаа суулгаа эрэхтэй маш их хүрх байдаг. Ялангуяа дундаж болоод дунджаас доош түвшний айлууд айгүй их байдаг. Яг одоо энэ үйлчлэгээ чинь ямар ч одоо эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжж байгаа юм байхгүй, яг хуваарай л хийж байгаа юмнууд. Тэгэнгүүт яг одоо энэ асаргаа суулгаа, гэрээр энэ асаргаа суулгаа гэдэг юм дээр ямар нэгэн тусдаа хууль байхгүй. Тийм учраас энийг одоо нөгөө яг дундаас доош түвшний айлууд одоо бид нэр хүргэж чаддгүй. Lilo Care үйлчилгээний төвд 6 сувилагч, 3 асаргааны хүн гэрээгээр ажилладаг байна. Мөн хавдар, сэтгэц зэрэг мэрэгчсэн эмчнэрээр багаатэлж үйлчилгээгээ улам бүр төгөлдөржүүлэхээр зорио ажиллаж байгаа гэлээ. Өвчтний биеийн байдлаас шалтгаалan хэвтрийн хүнийг 8 цаг асарахад 220 мянган төгрөг байна. За отгон чимээг цаашид ахмад насны өдөр өнжүүлэхтэй болох зорилго тавин буянтай ажиллаа эхлүүлээд байгаа нь энэ юм аа.